За би та бүхэндээ ургамлын гаралтай түүхий эдүүдийг ашиглаад, материалуудыг ашиглаад өглөөний хоол бэлтгэхний аргыг хуваалцъя гэж бодож байна. Өнөөдөр хүн төрөлхтөн бол нэгдүгээрт эрүүл мэндэ бодоод, хоёрдугаарт бас байгаль дэлхийн нөөц баялагийг бодоод амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бас татгалзах юм хандлагатай болсон үед бол бид яаж ургамлын гаралтай хоол хүнсийг боловсруулж хэрэглэх вэ гэдэгт суралцах хэрэгтэй байна. За үндсэндээ одоо бэлэн болж байгаа учраас гаргая. За би гурилаа бас олон үрийн гурилыг сонгож авсан байгаа. 7 төрлийн буудаагаар тэрэндэж гаргаж авсан гурил гэдэг. За ингээд миний 2 дахь гурил үндсэндээ бэлэн болж байна. Би одоо бас гаргаад авчия. За ингээд энэ 2 бэлтгэсэн гурилаа ингээд энд тавьчаа. За одоо дараагийн алхам нь маш бага оливын тос хийгээд сонгоно хуурна. Сонгоно аль болох нарийн татсан байгаа. За би мөн энэ дээр нарийн татсан байцаа бэлтгэсэн байгаа. За би байцаанд лугаа бага зэргийн ус хийгээ жигнэж болгоё. За ингээд зөөлөн галгаж жигнэж болгоно. Ийм маягаар. За одоо энэ гурвалжин будаагаа 2 удаа би хүүтэн усаар угаагаад бэлтжинэ. За дараагийн алхам гурвалжин будаагаа агшаана. Агшаахтаа эхлээд угаагаад бэлтцсэн байгаа будаагаа хийчихье. Савналуугаа. За мэдээж будаа агшаагчанд агшааж болно. Гэхдээ би та бүхэнд будаа агшаагчгүйгээр яаж агшаахыг л харуулах гээд байгаа. Яагаад гэвэл энэ хээр гадаа хийж болно. Дээрэс нь бас хүүхдүүд ангидаа хийхэд тэрийн болгон будаа агшаагч өргөж ирэхэд бас төвөгтэй байж болох юм. Тийм учраас шууд одоо гал дээр яаж хийхийг харуулахаар бэлдсэн байгаа. За тэгээд эндээ юм дөнгөж будаанасаа нэг хагас сантиметр хэртэй дээшээ гарахаар ус хийж өгнө. За будаан дээр одоо энэ халуун усанд угаасан чангаанзыг хийж өгнө. Би энэ хатсан чангаанзыг ингээ халуун усаар угааж байна. Яагаад гэвэл энэ чангаанзыг бол маш сайн угааж цэвэрлэх шаардлагатай байдаг. За одоо энэ чангаанзаа ингээд будаан руугаа хийчихнэ. За энэ бор будааг ингэж гурвалжин будааг ингэж чангаанцтай агшааж идхийг миний Орос найз Ольга маань бас зааж өгч байсан юм аа. Тэгэхээр энэ алтан хязгаарынхан энэ хоолыг хийж иддэг гэж тухайн үед надад хэлж ирсэн. За дээрэс нь 2 халбаг оливын тос хийчихье. За тэгээд нэг удаа буцлах чинь
ширүүн галаар нэг удаа буцалгачнаа. За буцалчлаа будаа маань. Тэгэхээр нэг сайн хутгаж өгөөд тэгээд галаа унтраачнаа. Галаа маш бага болгоч нь ер нь бол за ингээд маш зөөлөн галаар агшааж өгнө. За будаага болж явах хооронд бас нэг зүйлийг хий гэж бодож байна. Түрүү нөгөө болгосон бим байгаа. Энэ биндээ энэ халуун ногоотой энэ одоо соусыг түрхэж өгье. Гэтэ бол нэг тал дээр нь түрхсэн дээр байхаа гэж би бодож байна. За энэ бол бас ямар ч амьтны гаралтай орц найрлага агуулаагүй байгаа. Тийм учраас нэг ол хэрэглэж болно. Дээрээс нь хоолндоо ямар ч давс хийгээгүй учраас ингэж бас давсны амтыг орлуулж өгөх нь зөв болов гэж бодож байна. За дараагийн алхам бид нар энэ өмнө нь бэлдсэн байцаагаа энэ биндээ ингэж авчулж өгнө. За ингээд байцаатай бим маань бэлэн болж байгаа. За одоо будаа маань болсон байгаа. Би нийтдээ нэг 10 минут орчим жиглээ. Будаа маань одоо болсон гэж үзэж байна. За ийм гоё болсон байна. За ингээд сайхан утгачихна. Шүүс нь бүгдээрээ шингээд ийм гоё болсон байна. За одоо тавгалчээ. За ингээд нэг хүн зориулсан өглөөний хоол бэлэн болж байна. За яг ийм байдлаар та бүхэн гэртээ бэлдээ өглөөний хоолнд хэрэглээд үзээрэй.